Сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын анхны онлайн номын нээлт болох амжилтын тарин номын нээлт амжилттай болж өнгөрлөө. Үүнд амжилттай идэвхтэй оролцож үг хэлсэн зочид болох Монголын үндэсний радиогийн 2 дугаар сувгийн сэтгүүлч Болдын Болормаа, мөн манай Азтай уншигч, механик инженер Хорлоогийн Лавгсрангаах, Ану маркетингийн инкийг үүсгэн байгуулагч Төмөр Баатрын сэргэлэн цэцэг идэвхтэй оролцсон уншигчид, найзуудтай маш их баярлалаа. Мөн цааш нь мэдээ болгож цадсан сэтгүүлч Уран Зултаа мөн энэ сайхан боломжийг бид бүгдэд олгож өгсөн IVO-гийн Монгол дахь төлөөлөгч Чойж Амцын Болормаа гişтэй тус маш их баярлалаа гэж хэлмээр байна. Харамсалтай нь өргөцсөн зочдоос Монгол Улсын их сургуулийн багш, Монгол хэл бичгийн ухааны доктор, профессор Гүндүүгийн буян тогтохгүй техникийн саатлаас болоод орж чадаагүй. Гэхдээ номын нээлт дуусны дараахан буян тогтохгүй орж ирсэн ба бид хоёр ярилцаж чадсан. Буян тогтохгүйч гэсэн орж ирч чадаагүйдаа харамсаж байна гэж хэлсэн. Гэхдээ сонсогчоор орж ирч чадсан гэдгийг хэлээд бас Лавгсрангаах, сэргэлэн цэцэг хоёрын үгийг хэлхийг сонсож чадсан гэдгийг дуулгасан. Тиймээс ямар ч их байсан зочноор биш ч гэсэн сонсогчоор оролцож хамтдаа байсанд би маш их баяртай байна. Онлайнаар номын нээлт хийснээр Монгол, Америк, Казахстан, Солонгос, Турк, Румын, Испани гэдэл дэлхийн олон орноос уншигчид маань орж ирсэнд би их баяртай байна. Тэгээд Уран Зулын хэлснээр онлайн нээлт, шин, сэргэг, сэтгэл хөдлөм, цаг, хөрөнгө, мөнгө хэмнэсэн үнэхээр саарт болсон гэдэгтээ санал нэг байна. Анхаарал тавьсанд маш их баярлалаа. Уухай Төмөр, Лос Анжелес.